Эрхэм хүндтэй нэр. Урд манай энд хуучин хүмүүс сууж байсан цагт болсон явдал билээ. Тэр үед алт, тунгалаг ногоон, оливын, зис илбэг хэдийг л авъя гэсэн ч олноороо олддог байжээ. Гэтэл хуучин хүмүүс энэ бүгдийг хэрэглэж дадаагүй бас түүгээр юугаа хийх билээ дээ. Тунгалаг ногоон оливын чулуугаар хүүхэд нь эрхэлж алтыг хэрэгтэй юм гэж нэг нь ч мэддэггүй байжээ. Хэдэн фунт заримдаа хагас бүү шахам цул алт зам дээр хөвтгöd хинч авахгүй. Хэрэв мөртөн тэглэж саад болбол өшөглөж зайлуулдаг хүмүүс жижигхэн шарвтас элсээр яах ч юм блэ дээ. Хуучин хүмүүс ан гөрөөнд явхдаа цул алтнаас авч явдаг заншилтай байжээ. Цул алт жижиг ч гэсэн хүнд, барихад эвтэйхэн, цохиход жинтэй будаг. Цул алтаар том гөрөөсийг оноход цөм цогчхон. Алт огт баймааргүй газраас алт олдог нь ийм учиртай юм аа. Хуучин хүмүүс гөрөөс чулуудаж тарааж хайсан нь тэр ажээ. Харин цэвэр цэсийг баг зэрэг ашиглаж сүх, элдв багаж, халбах шанах мэтийн гэр ахуйн алив хэрэгцэл хийдэг байжээ. Гүмэшгийн уурхай хуучин хүмүүсээс бидэнд үлдсэн юм. Тэр үеийн хүмүүс одоотой адил уурхай ухаж байсангүй. Дээрээс нь авч байжээ. Хуучин хүмүүс гөрөөс араатан намнаж загас шувуу барьж хооллоно. Зэрлэг зүгий олон бал бүрэн мэлбэг. Талах тариа гэж сургийн ч дуулаагүй. Адуу өхөр өсгөн гэдгийг мэддэггүй улс байж. Тэд татаарч биш, оросч биш бөгөөд ямар шүтлэгтэй, зан заншилтай, ямар нэртэй улс байсныг хэн ч мэддэггүй юм. Ой модон дотор амьдардаг нэг үгээр хэлэхэд хуучин хүмүүс ажээ. Гэр орон хөрөнгө хогшил, халуун усны газар, зойр гэж тэдэнд байсангүй. Хадны агууд амь зуудаг хүмүүс билээ. Бодлон ууланд нэгэн агуу бий. Олоор явж байгаад ордог газартай байсан бөгөөд 10 алт шахам хонглон зэсийн шааранд дарагдаад одоо энд гэж мэдэгдэхгүй болжээ. Азов уулын агуу хамгийн том нь билээ. Уулын бараг ингээр шахуу том агууд орж очдог хонглон жаалхан нурсан болохоос мэдэгдэхүйц байгаа юм. Азов уулын агууд юу байгаа нь одоо хүртэл нууц бөгөөд энэ тухай өгүүлэх өөр үлгэр бий. Хуучин хүмүүс хүнд ч ойртож халтдаггүй. Нууцгаад мөрөөрөө амь зуудаг улс юм аа. Өдгөн тэр нутагт өөр омгийн хүмүүс иржээ. Эхлээд татаарууд бодлон Азов хоёр уулын хооронд явж уулын хормоогоор зам гаргажээ. Өдөр дундаас аваад шүн орой болтол буун сумнаас дөрвсөн юм шиг цувдаг байж. Одоо тэр зам улирч мэдэгдэхээ байсан юм. Дээр үе татааруудын цовж байсан зам энэ гэхээр мэдтгүүц байсан гэж өвөг дээдсийнхаа ярьж байхыг манай өвгөд дуусан гэжээ. Хоёр хажуугаар нугсан шуудуу байхгүй болохоос гүнжийн зам шиг өргөн зам байсан гэдэг. Татаарууд нэг тишээ нэг төрлийн бараа тээж буцахдаа өөр ид бараа тээж наас цааш өргөлж сууж байдаг болжээ. Тэд алтыг хэрэгтэй гэж мэддэггүй байсан юм уу? Мөр замд нь дайралтдаггүй байсан юм уу? Огт тоодоггүй байжээ. Хуучин хүмүүс анхандаа татааруудаа сэрэмжилж байсан боловч нэгэн ч халтаж ирэхгүй болохоор загас шуугаа агнаж алттай чулуу, зис сүхээрээ ан гөрөөс намнаж амар тайван аж төрөх болжээ. Гэтэл татаарууд дайнд мордож байгаа юм шиг сандчин, жад сэлэн зүгээд бөөнөөрөө шүн дундын хэрд яваад өгчээ. Их жодсонгүй буцаад л хөнгөө товтлохож иртлээ. Ермак хасгуудтай Сибирьд ирж тэнхийн татааруудыг даржээ. Тусалгаар утсан тэднийг өгтөл нь айлгаж хөөсөн нь тэр байж. Тэр үед буу анх гарч байсан болохоор буугаар буутахад татаарууд байсан гэжээ. Хасгууд дээр үед чөлөөт хүмүүс байсан билээ. Харин Сибирьд ирэхдээ худалдаачдад худалдаалагдчихад ирсэн байж. Сибирийн хаан тэдэнд их бэлэг өгч, толгойлогч Ермакт мөнгөн хөө хуйг илгээсэн юм. Ермак түүгээр бардамнаж хөө хуйгийг биенээсээ салгадаггүй явсаар хожим нь хааны бэлгэлсэн хөө хуйгтай усанд живж өгсөн юм гэдэг. Ермакийг өхмөгц хасгууд дур зоргоороо загнаж эхэлжээ. Тэд дур дураараа эзэгнэж энийгээ ч өг, тэрийг ч өг гэж дайралтсан хүнийг багалзууртах болжээ. Хүүхнүүд насанд хүрээгүй охтыг барьж авч зоргоор ашиглаж эхлэв. Тэдний нэг цөөн хүнтэй хэсэг манай энд явган нүцгэн явж иржээ. Үдсдэл удирдагч нь дээрэмчин байжээ. Тэд эренгүүтэй л алтыг таньж бие биеэсээ булаацалтан амь насаа буснуулахад хүрсэн билээ. Дааж авч явж барахгүй их алт байгааг мэдээд яах вэ гэж арга боджээ.
Ойр хавь айл амтан байна уу? Унаа хүсэг олгосон гэж ирж ийш тийш гүйж яваад хуучин хүмүүстэй уулзсан аж. Ямар шашин шүтлэгтэй, ямар омгийн ус вэ? Аль хаанд алд бовчоор төлдөг вэ гэж асууж. Хуучин хүмүүс рүү дайрч тавшилжээ. Та нар бидэнд хэрэггүй. Бид та нар саад болохгүй. Та нар мөрөөрөө явдаа гэж цаадуулна гар хөлөөрөө дохиж байж хэлжээ. Гэтэл хасгууд айлган сүрдүүлэх гэж буу тавьж. Хуучин хүмүүсийг айхдаа уулан дөрвж гарахад одоо ч бид дийллээ гэж хасгууд бодож хойноос нь хөөж. Тэгвч хасгууд арга мухарсан билээ. Хуучин хүмүүс гүжир, зоригтой ус байж. Хасгуудын буу тавихыг тэнгэрээс гал унлаа гэж бодож тэд анхандаа айсан ажээ. Хуучин хүмүүс агуудаа буцаж ирээд хасгуудыг тисэж байх аргагүй болтол алттай чулуугаар нүүлгэж баргийн хэджээ. 2-3 хасаг цэрэг арай гэж амь зулбаж гарсан билээ. Хуучин хүмүүс амьд үлдсэн тэр хэдийн хойноос хөөе гэж бодсонгүй. Буцаж ирэхээргүй хөөчгөл боллоо. Дуртай зүгтээ яв гэж орхижээ. Алагдсан хасгууд дээр ирж тэд бүгдээр нөгөө шар чулуунаас өдий төдий авсан байсныг үзээд ийм хүнд чулууг яаж дааж явв гэж хуучин хүмүүс гайхавч юунд хэрэгтэй гэж авсныг мэдсэнгүү. Бидэн шиг тулалтаанд хэрэглэхээр авчтэй гэж бодсон ажээ. Өгсөн цэргүүдийн зэр зэвсгийг шохоорхон үзэж нэг хасгийн буу цэнэгтэй байжээ. Хуучин хүмүүсийг нэг нь тэр бууг ухаж төгөж оролдож байгаад буу алдаж шархацсан боловч хүний ам осолдсонгүй. Тэд тэнгэрээс гал унсан бишийг сая л мэдэж дахиж буудах гэж оролджээ. Алагдсан хүмүүсийн хувцас ундрыг тайлж нэггүй нарийн нэгжиж үзээд дарь хар туглах олж юунд хэрэгтэйг мэдэж чадсангүй. Ам минь гарсан 3 хасаг ир явсаар нөхөд дээрээ ирж огт мэдэгдэхгүй хүмүүс дайраад бидний хэтчихлаа. Бид гурвал арай хийж ам золбож гарлаа гэж даргатаа хэлжээ. Дарга нь хөлчөөж байсан юм уу? За яахав дээ гэжээ. Сибирь нутгийг байлдан давуулж байсан үе ийм тохиолдол алийг хэлж барах билээ дээ. Хятчсан бол хятчгаал бизгэж өнгөрчээ. Тэр 3 алт болсон гэж үг цухуулгасангүй. Наргиж зугаалж авъя гэж бодсон гэжээ. Гэвч алт гэдэг алтал хойно жинтэй ч гэсэн аяанда дээш гарч мэдэгддэг нь ёс билээ. Юуны урд мөгнөөс арилжих хэрэг гарна. Тэр л эдэнд гай болжээ. Цул алтнаас аль тоомын шилж авсан болохоор яаж тэр хിവэр нь хүнд авч очих вэ? Хаанаас олов гэж асууж байцаан гэдгийг тэд тааварлаж, нунтаглаж аваад худалдаачин дээр очижээ. Алт арилжиж байгаа ус хойно бие биесээ нуугажээ. Нэг худалдаачинд өгөөд гарахад нөгөөх нь бас тэр худалдаачинд өгч 3 дахь нь мөн тэр худалдаачинд иржээ. Ингэж тэр гурвал бараг бүх худалдаачныг дамжив. Худалдаачид алтыг дуртай авч мөнгө өгөө тэр 3-ыг ажиглаж авчээ. Алтаа мөнгө болголоо. Мөнгөө хааш нь хийх вэ гэж мань 3 бодно. Юуны юм санаан дураар хувцлаж аваад архины мухлагаас гарахыг болж орж ирсэн хүн бүрийг архиар авсалж гарлаа. Эд хаанаас ийм мөнгөтэй болов гэж бусд нь сэжиглэв. Сохтой хүнийг үг алдуулж цөхөх юу байх вэ? Дор нь нэгэнгүү дуулж мэдээд алт олж авъя гэж хэсэг хасаг нийлээд явхаар шийджээ. Гэвч хасаг бүр адилхан мэдээж билээ. Соликамскаас нэг залуу тэдэнтэй нийлж. Би нэр усыг мэдэхгүй юм. Тэр залуу сайн сайхан амьдралын төлөө явж байгаа болсон гэж бодож ирсэн харин дээрэм тонуул хийж сохтурч хүлчүүрхэх болсныг үзээд тэднээс хүн иржээ. Хасгууд дахиад дээрэм хийхээр явах гэж байгааг тэр хүү мэдээд та нар чинь яасан ичдэггүй болс вэ? Эхлээд баячууд худалдаачдыг цөлмөж явлаа. Одоо юу болж байгаа чинь энэ вэ? Нутгийн хүмүүсийн цусыг урсгаж байж дээрэмдээд худалдаачдын ашиг олц болох гээ юу? Ийм дээрээ тулвуу гэж ичээжээ. Энэ үг хасгуудын сэтгэлд нийцсэнгүй. Бүгд сэлэм зэр зэвсэгтэй ус. Сэлмээ барай зодтолдож эхэлжээ. Соликамскийн тэр залуу биртай, овсгоотой ир байсандаа мултран гарч ойроо цухтаач. Зодоонд хүн шархацсан ажээ. Өтгөн шигүү ойд тэр залууг яаж олох вэ? Хасгуу чуугалдаж ирж олохгүй буцжээ. Шархацсан залуу цааш хэрхийг бодож яв. Буцаад очвол шууд ална. Эсвэл ийм үг хүлээ гэж яргачдын гарт өгнө гэж бодоод дээрэм тонуулд өртөх гэж байгаа хүмүүстээр очиж хил хүргий гэж шийдсэн ажээ. Явах газар ойргүй. Замд идэх уух юм байхгүй. Явдалтаа ядарч зүдэрхийн хажуугаар шархан шаналж зовоно. Байн хөвтөж амарч арай гэж гэлтэрсээр явж хүрэх гэж зорьсон Азов уулын дэргэд ирж унаад өгчээ. Зэр зэвсэгтэй харь нутгийн хүн цусандаа хотголон хөвцнийг хуучин хүмүүс үзжээ.
хамгийн түрүүнд хүүхнүүд нь харсан ажээ. Аль улс үндэстний бүсгүйчүүл гэдэг өөр нэмгэн өвчин зовлон нэрвэгдсэн хүнийг тэнхрүүлж суулгах дуртай улс байдаг билээ. Тэдний дотор хуучин хүмүүсийн ахлагчийн охин байжээ. Ахлагчийн охин зоригтой, шалмаг, эр хүн шиг хөхөн байжээ. Тас гар нүдтэй, сарнай цэцэг шиг ягаан хацартай, өсгийгөө шүргсэн гизгтэй сайхан төрсөн бүсгүй юм. Сайхан бүжиглэж, уянгалаг сайхан дуулдаг. Нэг үгээр хэлэхэд дур татах охин билээ. Ганцхан болоогүй юм гэвэл данхахар том биетэй хөхөн. 18 нас хүрэх төхөж эрдэж очих цаг болжээ. Шархтай залуу ахлагчийн охинд таалагдаж. Өндөр нуруутай, буурчгар устэй, дүрлийсэн нүдтэй цэвэрхэн залуу байжээ. Бусад хүүхний илээ халаг алдаж байхад ахлагчийн охин тэр залууг тэрж агуудаа оруулаад шархыг нь угааж болоо. Эцэг эх хоёр нь тэх ёстой юм гэсэн мэт инээ тэрэж гисэнгүү. Айл хөршийнх нь хүмүүс ч юм хэлэхгүй илүү дутуугаа өгч тусалж байв. Ийхүү бүсгүйчүүл нь шархтай хүнийг өрөвдөн асарч тойлж байхад ирчүүл нь харин энэ залуу бидэнд буугаар бодохыг зааж өгөхгүй болов уу гэж огт өөр юм бодож байх ажээ. Шархтай залуу ухаан орлоо. Огт танихгүй манайхнаас өндөр нуруутай татар хэл мэдтгүү хүмүүсийн дунд ирсэн байжээ. Тэр залуу татар хэл баг сага мэдтгэхдээ найдаж ирсэн аж. Хэл нэвтрэх аргагүй учраа дохиогоор ойлголцох болж тэр хүмүүсийн хэл яриаг сурч эхлэв. Ахлагчийн охин залуутай наалдаад дэрэгдээс нь холдохыг болжээ. Залуугийн сэтгэл тэр охин татагдах болж. Талах байхгүй болохоор тэр залуугийн шарх эдгэрч засарх нь ужиг байлаа. Охин загас, мах, зөгийн балыг аяга дүүрэн бэлхуулж аль байдаг сайн хоолоо зөөж өгөхөд залуу ой гутан идэж чадахгүй ажээ. Талах өгөөч гэж залууг гуйхад талах гэж юу хэлээд байгааг охин мэдэхгүй уйлдаг байж. Орос хүн талахгүй аим зууж чадахгүй. Яаж тийхрэх билээ дээ. Гэсэн ч босч ойр зуур явах болж хуучин хүмүүсийн хэл яриаг баг зэрэг сурч эхэлжээ. Охин тэр залуугаас орос хэлийг гайхмаар хурдан сурсан ажээ. Тийм овсгойдог бодоход жирийн хүн биш, далтын хүч ингэсэн охин байсан биз. Соликамскийн тэр залуу ойр зуур явж хавийн газрыг ажиглан үзэж хуучин хүмүүст буугаар будах аргыг зааж үзүүлж өгчээ. Энэ шар өнгөтэй чулуу, элс, ногоон шил та нарт гай болно доо. Худалдаачид нэгэнд үнэрийг авсан бол амар заяа үзүүлэхгүй шүү. Хэрв хаа мэдвэл бүрч амь зуух аргагүй болно. Энэ цул чулууг нүдэнд үзэгдэхгүй газар далт хий. Тунгалаг ногоолон оливинийг бас тийшин зөө. Жижиг шар чулуу элсийг ч болох хэрэгтэй. Хар шороог ил гартал ухаад булчих. Дээр нь өвс ногоо ургаг. Энэ бүгдийг хийж тустал харь хүнийг бүү ойртуул. Санаандгүй байтал гинт хурж ирэх болзошгүй тул бодлоон Азов уулан дээр харуулт хүн гарга. Замаар хүн ирэхийг харж байгаад харь хүн ирж явх харагдвал гал түлж дохио өгч байг. Гэж шарахтаа залуу зааж өгчээ. Охин үүнийг цаадуулаад тайлбарлаж хэлж өгөв. Залуугийн санаа тавьж байгааг мэдээд хуучин хүмүүс өвгөнд нь орж хэлсэн ёсоор харуул манаа гаргаад шар өнгөтэй бөөн чулуу тунгалаг ногоон оливинийг түүж Азов уул руу зөөжээ. Бөөн чулууг овоотол хураасныг харахад аимшигтай байлаа. Тунгалаг ногоон оливинийг нүүрс шиг овоолжээ. Үлдсэн жижиг шар чулуу элсийг булж дуустал харь хүнийг ойртуулсангүй. Азов бодлоон уулан дээр тавьсан манай явган унаатай хүн ирж явах харагдвал гал түлж дохио өгч байлаа. Дохио харамгц хуучин хүмүүс гүйлдэн очиж, учрын дор нь олж нүх ухаж болно. Хуучин хүмүүс тэр үед буунаа сайхаа болжээ. Ялаа батхан бал гурман дээр шавдаг шиг хүн алтанд шундаг билээ. Хичнээн үхэж өрөвдөж байвч ялаа улам л цугладаг. Түүнтэй нэг адил алт гэж явж өдий төдий хүн амиа алдсан боловч мөн л тэмүүсээр байх нь алтны сураг улам газар аван түгж тархаж байгаагийн шинж юм. Нэг нь хааны сонорт хүргэжээ. Их буутай хүмүүс ирж улам ч хэцүү болж. Гарч болохооргүй шигүү ой дундуур зам хайж олоод тал бүрээсэн шахам төрсээр байлаа. Хүч хүрэхгүй, зайлшгүй дийлдэх болсноо мэдээд хуучин хүмүүс цааш ирэхийг зөвлөхөөр шархтаа залуу руу явжээ. Тэр үед нөгөө залуу бодлоон ууланд байсан юм. Охин залуугийн биеийг бүр дортохоор эрүүл салхина гэж бодлоон ууланд авчирчээ.
Азов бол битүү моттой. Бөгчин бодлон бол орой дээрээ мотгүй салхитай газар юм. Ахлагчийн охин тэр залууг тойлж идэгрүүлье гэж тэнд авчирсан юм байжээ. Тэд цааш ирэхээ тэр уулан дээр 3 хоног бодож зөвлөсөн учраас бодлон уул гэж нэртэй болжээ. Урд өөр нэртэй уул байсан байх. Нарийн бодож үзээд алтгүй ан гөрөөс загас шуу илбэгтэй өөр газар нүүж очиж сууршихаар шийджээ. Соликамс нутгийн залуу тэдэнд арга зааж аль зүгт явахыг хэлж өгсөн юм. Ингэж яг таг шийдээд холын аянд бэлтгэж эхэлжээ. Хуучин хүмүүс тэр тусч нөхрөө аваад явъя гэж бодсон боловч залуу явсангүй. Миний өөхөх цаг ортлоо. Би та нартай хамт явж болохгүй гэжээ. Хамт явж болохгүй үчирээ хэлсэнгүй. Би эндээс хашааж явахгүй гэж охин хэлжээ. Ах эгчнэр нь уйлж унжиж эцэг нь сүрдүүлж үзжээ. Яаж болох вэ дүү минь? Яаж болох юм? Нэг насны чинь амьдрал одоо л эхэлж байна шүү дээ гэж ах нар нь ятгсанд. Миний хувь тавилан юм байжээ. Хайрт хүнээсээ хоромхон зурж холдохгүй гэж охин өөрийн санснаар зүтгэв. Ингэж хэлээд огт хөтөлсөнгүй. Сансандаа хүрдэг зоригтой бүсгүй байжээ. Одоо яагаад ч димий гэж эцэг их нь мэдээд ёсын дагуу охинтойгоо салах ёс хийгээд тэртээ тэрэнгүү бозарлагдсан. Аль хүүхнүүд нөхөр болох хүнээсээ хагацхыг хэлэхэр дээ. Манай энэ бүр бэлэвсэн хүүхнээс дор загинж байна. Бүх насаараа ийм зовлон идэх юм байлгүй гэж боджээ. Ингээд хуучин хүмүүс явж ахлагчийн охин залуутайгаа Азов ууланд хоцорчээ. Уулыг тал бүрээс нь үл таних хүмүүс бүчиж аваад хоорондоо зодтолцоор газар сэнтчиж эхэлжээ. Шархтаа залуу бие бүр дороодоход хонгор хайрт минь баяртай. Чи бит хоёрт үр хүүхдээ өсгөж жаргаж явахын хувь заяа байсан үедээ гэж болзоо түүхэндээ хэлжээ. Охин уйлж унжиж эрхэм хайрт найз минь санаа бүү заваа. Чамаагаа би сувлан идгээж насан туршдаа хоёул ханилан жаргана гэж сэтгэлгийн засна. Энэ нарт хорвоо дээр би амьд явхаасаа өнгөрсөн хүн. Одоо намайг талхаар тижээгээд ч хэрэг болохгүй. Өөхөх цагаа босыг би мэдэж байна. Чи бит хоёр тохирохч хос биш. Чамайг ингэж өсөж торинж байхад би хатаж нэлхүүхч болжээ. Манай ёсонд ихнэр нь нөхрөө нэлхүүршигээ гар дээрээ өргөж явж болдоггүй юм. Өөртөө тохирох хань ижлээ энэ ертөнцид төрж өсвөл чи удаан хүлээх хэрэгтэй болно гэж залуу ярьлаа. Юу гэсэн үг вэ чи? Юу гэсэн үг вэ? Чи ингэж битгий бод. Би чамаас өөр гэж охин хэлв. Хонгор хайрт минь би чамаагаа гомдоох гэж ингэж байгаа юм бишээ. Та нарын ийм алт илбэгтэй газар худалдаачингүй аж төрж байхыг хараад би тийм болох ёстой гэж бодсон юм. Манай тэнд ч гэсэн хаад ноёд худалдаачид орд сураггүй алга болох цаг ирнэ. Тэр цагт манай тентгийн хүмүүс эрүүл чирэг өндөр гойлог болж өсөж үрчнэ. Нэг тийм сайхан залуу Азов ууланд ирж чиний хүндтэй нэрээр дуудана. Тэгэхэд чи намайг газарт булаад тэр залууг тосоод хөвгөлтэй гівчин зоригтой очоорой. Чиний заяаны хань тэр шүү. Хэрэг хүнд хэрэг болдог юм бол хүмүүсийн налтыг бүгдийг нь авна биз. За илдэг хонгор минь амар сайн яваарай гэж хэлээд тэр залуу эцсийн удаа амьсгал авч унтах адил өөд болоход Азов уулж хаагдчихэ. Тэр залуугийн ингэж ярьсан жирийн хэрэг бишээ. Мэргэн ухаантай, далдын өвдөс мэддэг хүн байснаас өөрсгөө. Соликамскийнхэн ийм юмд дүүтэй улс байсан юм. Тэр цагаас хойш Азов уулан дотор хэн ч орж чадахгүй болсон юм гэдэг. Агууд орж очих газар жаалхан нурсан болохоос одоо ч мэдгэдэггүйц байгаа юм. Орох гэж ойрсон хүнд хад чулуу нурах чимээ гарч амар болдог гэжээ. Ингээд Азов уулан дээр мод ургаж тэр уул хиндэж хэрэггүй юм шиг болжээ. Энэ учрыг мэдэхгүй хүн Азов уулан дотор тийм юм бий гэж огт боддгүй юм. Азов ууланд асар том, тоглох сайхан агуу бий. Дээд зэргийн засмал гантиг чулуун шалтай. Голд нь мэлтэлцэн хар устай ундармал сайхан болог байдаг юм. Булгийн эргэн тойронд хураасан мочиг алт овоолоостой байх бөгөөд хажууд нь тунгалаг ногоон оливинийг асгасан байдаг юм гинлээ. Агуу дотор гэрэлтэй саруулхан ажээ. Энэ агууд Соликамск нутгийн нэг залуу мөнх нойрсох бөгөөд дэрэгд нь юр бусын үзэсгэлэн төгөлдөр бүсгүй сэхээ сэтээгүй уйл суудаг юм. Тэр охин 18 нас төгөж байхдаа ямар байсан бол тэр янзаараа залуу байгаа билээ. Тэр хүндтэй нэр таарч юу магадвэ гэж элдв үг хэлж үзжээ. Азов уулан дотор оргосон гэдэг хүн өдий байжээ. Нөх ухаж
элдвээр оролдоод чадсангүй. Тэсрэх бодис ч дийлдэггүй юм шүү. Арга залаараа орж Эрдэнэсийн баялагийг авъя гэж бодоод агуу гонголгож чадахгүй тэр нь хүндтэй нэр таарч юу магад вэ гэж гордож илдэг үг хэлж үзчихээ. Тэнийг амьтад шүү. Сүүлдэнтэй тухаарч солиотой юм шиг болж учир нь олдохгүй юм аман дотроо бовтонж явдаг болсон байна. Элдвийн нэр бодож олж үзчихээ. Амаргүй хандгаа тавьсан буй за. Цагаа ирэхээс нааш Азов уул ягаад ч нэгдэхгүй ажээ. Нэг л удаа тэмдэг мэдгдсэн юм. Омельян Иваничийг гарч ирэхэд ажилчид бодлогын уулан дээр цугларчээ. Тэгэхэд л их хүн нэлхүрээ инхрийлэн бүүвэж баясгаланд дуудуулж байх шиг чимээ гарсан гэж манай хөгшчүүл ярьсан билээ. Тэр цагаас хойш баясгаланд дуу дахиж огт гарсангүй. Үргэлж гиншиж ойлгох чимээ сонсогддог болжээ. Хамжилгад ёсыг халахад Азов ууланд юу болж байгааг чагнах гэж олон хүн зориуд очжээ. Урдын адил гиншиж ойлгох чимээ сонсогдсон хэвээр харин уламж гунигтай болсон мэд байж. Соликамскийн тэрхүү ухаантай үг хэлсэн юм. Та нараас тэр үед амьд хүн байсан бол Азов уулын Эрдэнэсийн баялагийг үзнэ. Тэр баялагийг нээж олох эрхэм хүндтэй нэрийг ч мэдэж авна. Тийм ч жирийн үлгэр биш юм шүү. Ямар учиртай юм бол гэдгийг мэдхэд ухаан сэлэх хэрэгтэй бизээ.